Халлоуины баярын аимшигт болсон явдлууд 3. Энэ баримтлахаар тэр өмнөх хоёроос бол хамаагүй аимшигтай байж магадгүй. Хэрвээ чи подволч ч юм уу эсвэл зойронд ч юм уу ямар нэгэн жижигхэн давшуу газарт Халлоуины баярыг тэмдэглэхээр шийдсэн бол хизээч хэнийг ирвэл хинбэ гэж бити хэлээрэй. Яг Халлоуины шөнө 15 настай хоёр найз, нэг нь гол дүрийн хүү, нөгөө нь Эйден. Тэр хоёр болохоор гэртээ ганцаараа байсан юм байна. Эцэг их нь хот руу ажилд явсан, хоёр хүүхэд гэртээ хойлохноо үлдсэн. Тэгээд тэд юу хийхээ мэдэхгүй байжгаад за аимшигтай кино үзье гэд нэг нь үрээсээ чинь тэр хоёлаа аимшигтай кино үзсэн юм байна. Тэдний байгаа орчин ясан бэхээр классик тим нэг футболор хуу тим вайптай байсан мэн гэрлэн суул, хүйтэн, хаасайгүй хайрцаг, хуучин ид хогшил. Тэд кино үзчихсэн чинь ясан бэхээр дээрээс нэг тог гих дуу гарсан юм байна. Эхэндээ тэр хоёр киноны дуу байх гэж бодсон. Дахиад бичлэгээ ухраагаад нэг шалгасан юм байна. Тэсээ чин үгүй. Тэр дуун зөвхөн дээрээс гарч байгаад чимээ байсан юм байна. Тэгээд хэдэн секунд чимээгүй сууж байган гол яасан бэ гэхээр тог гэх дуу алхамаар тодорч эхэлсэн юм байна. Тэр чимээ нь болохоор яг л хүн алхаж байгаа мэт чимээ байсан юм байна. Тэд болохоор шатаар доошоо буугаад чимээгүй чагнаж байтал гинэт гадаас нэг дуу гарсан юм байна. Тэр болохоор зүгээр нэг дуу биш, нам гүм, танихгүй эрийн дуу хоолой мэт сонсогдсон юм байна. Тэгээд тэр хоёр яасан бэхээр айлж чирээд аав ээж хоёр байхгүй байтал намайг одоо хэн дууддаг байна гэж хоёулаа гайхсаж хоцорсон юм байна. Тэгээд минут өнгөрчсөн тэр хоёр хоёлоо хөшөж эхлээд юу хийхээ мэдэхгүй болж эхэлсэн байна. Хаалганы цаас гинэт крик гих дуу дуугарч тэр хоёрын байгаа хаалган гинэт зөөлхөн онгоож эхэлсэн байна. Найзтай хоёлоо үзэж хаалган онгооход эхэлсэн. Гинэт нэг гэрэл болохоор тэр хоёрын байгаа газар руу доошоо тусаж шатаар алхамаар тод гэрэлтээд хүн орж иж байгаа мэдрэмж төрүүлсэн юм байна. Харин тэдний нүд болохоор яг тэр жижигхэн цоорхоогоор харж байтал нэг хүн доош бууж ирсэн юм байна. Хаалга арай ядан дуугарч тэр хүн аажуухан алхан ирээд подуулынх нь гол зогсоод жоохон чангавтар хоолоогоор Эйден гэж нэг дуудсан юм байна. Одоо бүр амар. Тэр хүн болохоор эргэн тойрон байгаа хайрцнуудыг олгож эхэлсэн, хурж болго бүхнийг шалгаж эхэлсэн юм байна. Түүний үйлдэл болохоор яг л хин нэг хайж байгаа мэт. Тэгэд хамгийн сонирхолтой нь болохоор тэр хайрцаг дотор гэрэл зураг, бэлэг дурслалын хайрцаг байсныг мэдэхгүй тэндээс гэрэл зураг гаргаж ирсэн юм байна. Тэр зургийг болохоор хэсэг жоохон ширтэ зогсноо буцаагаад тавьсан юм байна. Тэгээд яваад өгсөн юм байна. Тэгэд хоёр хүүхд яасан бэхээр нэг цаг орчим одоо ямар чимээ гарахгүй байжгаад өөртөө нуугцсан хэсгээс гарангуудлаа цагдаа дуудсан байна. Дараа нь цагдаанаар шалгахад тэр залуугийн найз нь Эйден өмнө таньдаг эсвэл түүний байрлалыг мэддэг хэн нэгэн байсан байх гэсэн магадлал дэвшүүлсэн байна. Гэтэл болохоор тэр хүн Эйден гэж зориод орж ирсэн баттай байсан юм байна. Йоо бро, зөвхөн аимшиг кино зөв бодит амьдрал дээр болсон юм шүү. Халлоуины баярыг тэмдэглэхээр шийдсэн бол хизээч хэнийг ирвэл хинбэ гэж бити хэлээрэй. Шууд л гараадгүй.